Зээл сайн байцгаана уу та бүхэндээ энэ цаг өдрийн мэндийг хүргэе. Нээл таараг ямар нэгэн хөзөр дэлгэц эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо дараа 7 хоногт одоо ерөнхий ямар хувь байх вэ те? Ажил карьер хувь амьд ямар хувь байх вэ? Тэгээд тэрэн дээр бурхан багш одоо юу гэж тусалж дэмжих нь вэ? Энергийн зөвлөгөө яхан харцгаая. За юу яасан? Одоо 5 сарын хамгийн сүүлийн 7 хоног болж нэг юм зарлая. Яг 7 одоо мен жоохон ядаргаанд орсон. Яг 7 хоногт л найзтай 2 видео худлаа болсон шүү. Нэг 2-7 нэг юм уу заримдаа 10 минут нэг удаа яг видео хийн. Гэхдээ 7 хоногийн видеонууд бол сайхан ордгоор бол ороо юм гэдэг бол харин зарлалмаар байна. За тэр яг 3 үзэр байна. Аль нүдэн туснаа сайхан сонгоорой. За 3 2 1 эхнийх үзрөө бэлгэцгээе. За эхнийх үзэр маань хэдүүлээ харцгаая. За 7 зоос. За хөтрийг ажиглавал одоо нэгэн хүнтэй одоо нэг юм ихтэй 7 зоос ингээ өгч байна. За энэ 7 хоногийн ерөнхий их сонирхолтой байх байхаа. Айхтар драматик гэхээсээ илүү одоо юу гэдгийг юмаа хийгсэн, ихсэн юмаа дуусгах дээр илүү төвлөрсөн те. Ер нь нэг яах ихэ шийдэх гэсэн бас тэр одоо ихсэн юмаа дуусгахаас үр дүнг нь авсан. Нэг талаас бол айхтар жоохон ойдгортой талдаа нөгөө талаас аюугаа юмны бас одоо хичээл зүтгэлийн үр дүн гарсан тийм сайхан 7 хоног бол байна. Ер нь энэ хөзрийг сонгосон хүн та бас нэлээд жоохон юу байна вэ? Драматик гэх юм уу те? Тэртэл дээр байгаа бол юм хүндээ сайн анхаарч байгаарай. Нэг айхтар одоо драматик байдал нь одоо гайгүй болоод илүү тийм ажлын үр дүн яадаг гэдэг рүү тань илүү оруулах байх. Яадаг гэвэл одоо юу яаж байна? Хавар дуусж байна, зун болж байна. Яалч ч одоо хаврын тийм нөгөө хаврын синдромны юм ч юм бол дуусахтанд орж байгаа шүү. Харин илүү их тийм үр дүн дээр төвлөрсөн, үр дүнгээ гаргасан тийм юм руу хэлсэн оруулаарай. Угаасаа хувь тавилан ч гэсэн таныг бас тийш илүү оруулах болов гэдэг хөзрөөл энэ дээр гарч иж байгаа юм аа. Нөгөө талаас эндийг хардаа энэ ч одоо бурхан сахиусан тэнгэр танд бас юугаа зөвлөж байна. Одоо яг яамаар байгаа те. Юун дээр үр дүн гармаар байгаа юм. Хэрвээ хосын харилцаанд илүү үр дүнгээ гармаар бол тэрэн дээр сайхан төвлөрөөд ажил төрлөлөө багасаг эсвэл ажил төрлөлөө төвлөрмөр байгаа бол энэ нэг орон гарan харилцаа яа гэдэг юм илүү бойлвол сайн юм шүү те. Тэр яг юу руу төвлөрөх гээд байгаа яа гэдгээ сайхан төвлөрүүлээ. Ер нь бол айхтар тийм таныг одоо ийшээ яв тийшээ өссөн хувь тавилангийн юм танд ер нь ойрын хугацаанд байхгүй байх учраас яг өөрөө юу хүсэж чинь, юу хиймээр байна. Тэрэн дээр ерөнхийдөө айгуу сайн төвлөрөө бол айгуу сайн юм шиг гэж байгаа юм. Бас нэг зүйл. Энэ хүчээр сонгосон хүн та айхтар тийм хурдан баяжих, хурдан бүх юм дээр бүтэхтэй, хурдан бүх юм дээр ингэн гэсэн юм бол байхгүй байхаа. Яг том зургаараа яаж одоо үр дүн гаргах уу? Яаж одоо харилцаагаа сайжруулах уу те? Яаж амьдралын одоо сайн сайхан руу одоо тийм тогтвортой болох гэдэг рүү одоо төвлөрүүл аягүй сайн. Тэгэхгүй бол энэ үсэг сонгосон хүнтэй одоо өгдөг чинь нэг шууд одоо харт бих зараад баяж нь хайшин. Эсвэл шууд нэг сүлжээнд ороод хүмүүс яадаг ч юм уу. Тийм юуг байгаад байна. Толгойг байгаад байна. Хүний өгөр яваад байна. Давхар хурдан амьдралын асуудал шийдчихээ яваад байна. Үгүй. Энэ 7 хоногт нэг юм анхаар. Асуудал чинь эхнээсээ сайхан шийдээд дүүг гарч ирлэн гэхдээ дуусах болоогүй. Харин тэрийг шийдэх тал дээр хамгийн хурдан шийдвэрүүд бол багаар утгад 1-2 сарын дотор гарах учраас тэр хэмжээнд ер нь тооцоолыг энэ 7 хоног маш сайн гаргаж авах сайн юм шиг хөзөр энд гарч байгаа юм аа. За одоо харин ажил төрөл карьер тал дээр юу гэж одоо гарч иж байна? Одоо хэдүүлээ харцгаая. За юу яасан? За хоёр дахь хөзөр маань харин 5 зоос. Санхүү тал дээр юу яах байхаа? Юу штэ амьдрал одоо ингээл байнгын тийм гоё ингээл зураг шиг байхгүй штэ бас төвөгтэйж байх үе байна, төвөггүйж байх үе байна, гоёж байх үе байна те. Тэгвэл энэ 7 хоног бол айхтар нэгт бол санхүү муу бол гэсэн үг биш. Гэхдээ яг өөрийнхөө санхүүг одоо илүү сайн сайхан болгохын төлөө илүү их хөдөлмөрлөх одоо өөрийнхөө хүссэн юм хүрхийн төлөө бас жоохон нохой хаашиг сайн зүтгэхтэй тэгж байж юмд хүрэн шүү. Тэрний төлөөс өөрөө ч бас нэлээд сайхан махмаятай жоохон тийм зулгаан шүү гэдэг тийм 7 хоног бол болох байх. За яг энэ хөрийг сонгосон хүн та юу ямар байна? Санхүү талаар яг ямар хувь амар байна те? Тэгвэл тэрнийхээ төлөө бас жоохон хүсэхгүй зүйл ч гэдэг юм уу, жоохон дургуйч гэдэг юм уу те? Яг одоо бол үр дүн дээр чиглэсэн жоохон хөдөлмөрлөх зүйл төр хэрэгтэй. Тэгэхгүй бол та өөрөө нэг юм хоёр балааны дунд яваад байна. Гоё интернет хичээж байгаа гэсэн хэрэг мөнгө сайн болчихгүй байгаа.
Тэгээд ингэж амьдрал болоод ингэж ивэл болно гэдэг мэдээд байгаа хэрнээ яг тэрнийг нээлт хийх дурггүй тийм яваад байна. Тийм учраас тэрнийхээ төлөө нэлээд тийм хөдөлсөн бас хөдөлмөрлсөн тийм байх хэрэгцээ бол анигт байгаад байгаа юм. Тэгэхээр энийг хийсний ачаар юу яа? Юу гэвэл аюу тийм дажгүй өрөөгөө бол дараа чи магадгүй энэ зам бол таны санхүү аюу тийм дажгүй өсөлтөө явах байх. Гэхдээ тэр нь ихтэл нь бол энэ 7 хоног бол байх юм байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо юу гэдгийг 5 зоос бол нэг тийм яг сайн хөзөр бол биш санхүүдэл төр бол. Гэхдээ алдснаас илүү хөдөлмөрлсөн дээр гэдэг хүнд бол бас нэг тийм муу бол сонсогдохгүй. Тийм учраас айхтар битгий энэ зүйлсийг тийм хүн дээр цэцгэж аваарай. Харин зүгээр л жоохон тийм зүтрэгээтэй жоохон төвөгтэй 7 хоног санхүүдлэр байх болно. Гэхдээ үр дүн нь бас боломжийн сайн сайхан байх юмаа гэдэг юм бол гарч ирж байгаа юм. Бас нэг зүйл гэвэл юм байна. Хит өөрийгөө одоо юу яах хэрэггүй. Юм бодохгүй юм хийх хэрэгтэй. Тэгэхгүй энэ зүйлийг сонгосон хүнтэй бас одоо би ийм сайн хийж юм чи тэ. Одоо би ийм сайн хийж байгаа учраас бас ингэж одоо жоохон өөрийгөө амрааж тийм гэж жоохон тийм хариуцлагагүй салан назгай байх магадлал байгаад байна. Харин бүр тэр тусмаа юмн дээр сайн төвлөрч байгаа. За би энийг л гараас гаргаад би энийг л юм хийн. Тэрний төлөө би энэ дээрээ сайхан төвлөрнө гэд явбал айгүй сайн. Гэхдээ бас нэг зүйл хамгийн сүүлд нь гэвэл сэтгэл зүйн хүрдүү санхүү төр жоохон хямрах гарна шүү. Гэтэ энэ бол тийм байнгын үрд биш. Нэг ганц хоёр удаагийн зүйл учраас айхтар тийм битгий яваа бод. Нэг дээшээ гарахгүй, нэг доошоо болгочихгүй ойлгох сэтгэл зүйн талд бол маш сайн барьж яваарай гэж энэ хөзөр бууж байгаа юм аа. За харин хувийн харилцаа тал дээр болж шүү. Харин хувийн харилцаа тал дээр харин морин хэрэгтэй. Юу яах вэ хаа? Энэ 7 хоногт за ястай харин нэг Монголын ус маш олон болох гэдэг шиг одоо хосын харилцаан дээр эсвэл хувийн амьдрал тал дээр арга эвээ олъё те. Эсвэл сайн хүнтэйгээ очир зүгөө олъё, хашаар сэтгэлээ эвтэйхэн хичлэе. За эсвэл одоо муудалсан сайдалсан ч гэдэг юм уу эсвэл хүнтэйгээ эвтэйхэн уулзраа олъё. Заавал тийм хайр байх албагүй шүү. Бас найз нөхдөд ээж аав те. Одоо ах トゥ амар хамаатан сад тэднтэйгээ нэг сайхан учир зүгөө олоход бол айгүй зөв 7 хоног байгаа юм. Морин тэртэн гэдэг бол гаргал одоо нэг газраас аагаас Б зэрэг очиж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо тийм гаргалгааг нь олъё. За тэгээ яг өөрийнхөө хүслээрээ тэгснэ хүнээс юм найдахгүй энэ 7 хоног таавал хувийн харилцаа тал дээр харин хүнд яавал илүү тийм дажгүй юмыг би өөрөөсөө хийж өгч болох уу те. Хүнд яавал би өөрөөсөө илүү тийм дажгүй зүйлийг санал болгож болох уу. Тэртлийн зүйл аяг тийм төвлөрнө. Тэгэхээр ер нь тийм хүнээс хариуц хамааралтай биш яг өөрөө одоо асуудлыг юг гартаа аваад явж байж илүү үр дүнд хүрнэ. Бараг тэгэх угаасаа тэгж байж таны амьд гэсэн бас энэ 7 хоногт илүү тийм дажгүй юмгаа бол орох болов гэдэг хөзөр бол нэг гарч ирээд байгаа юм аа. Тэгэд нэг зүйлийг хардаа хуулийн хэлээр ярьсан шүү дээ 7 зоос урт хугацаанд бүх юм болно гэдэг. Ерөнхий байдлаараа таны амьдрал юу шүү. Хосын тал дээр бол за нэг 10-аас 6 7 дээр санхүүдлэл дээр бол нэг 10-аас 4 тал явж байгаа. Бүрэн яг гоё юм болохын тулд эрхийн тул та аль тал дээр нь яг өөрөө энэ дээрээ хүсэж тэмүүлж яг өөрөө энэ дээрээ дайрч орж иж яг өөрөө энийгээ те болгоно бүтээнэ гэж одоо зүтгэжээж энэ хүсэлчин болно. Тэгэхгүй бол тийм бурхан багш залбираад яадаг гэдэг юм бол нэг тийм нэмэр болох нь харьцангуй бага юм аа гэдгийг өөртөө аягүй сайн ойлгуулаарай гэдэг хөзөр энд гарч иж байгаа юм. Гэхдээ морин төртэй гэдэг хөзөр гарсан учраас юу яах вэ хаа? Энэ 7 нэлээд хөдөлгөөнтэй байх ч юм уу эсвэл тийм болзон явах ч юм эсвэл найз нөхдөйгөө уулзсан тэр дээр бол гоё байх бах заа юу. Гэхдээ тийм байна гэдэг чинь бас тодорхой хэмжээний жоон тийм туулах юмнуудтай жижиг одоо том зургаар бол гайгүй. Том зургаар бол гайгүй. Гэхдээ жижиг тийм туулах барцдууд байдаг юм уу те. Тийх бас магадлал байгаа гэдгийг бол сануулъя. Тийм учраас айхтар их хүн дээр юм бол бодож тусаад бол хэрэггүй. Гэхдээ жижиг тэний үйлдэл бол болж магадгүй. Тэрэн дээр л эвтэйхэн юмнуудыг бол аваа одоо аргалж байгаарай. За ихэд айхтар бас юмн дээр огцон муудалцаад хэд мэдрэмжэндээ автаад хямраад уйлах бол ерөөс хэрэгцээ байхгүй шүү заа. За бурхан башаар одоо өөр чи юу гэж нэ харцгаая. За гаргалгааны нарийн сүзүү эхнийх нь 8 саваа. Ерөнхий энэ 7 хоног бол та их хөдөлгөөнтэй байх. Угаасаа эсвэл одоо амьдрал таны тийм хөдөлгөөнтэй байлгах байх. Яагаад гэвэл юу яагаад вэ? 8 саваа бол одоо нэгт хурдны хөзөр, хоёрдугаарт бас хөдөлгөөнтэй байдлын хөзөр, бас олон зүйлсийг зэрэгцүүлэх хөзөр. Тийм учраас одоо юу гэдгийг нэг заримд юу гэдэг штэ. Кяс идэхгүй бол одоо ямааны шүлмэл гэдэг чинь нэг балаа штэ. Одоо гяс хоол идэхгүй бол тэгэл зарцдаг. Тэгэл
зарцуу хоож бас аргагүй штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас нэлээд хэдэн тийм боломжууд бурхан багш гэдэг юм Христос байж юм танд өгөх байх. Тэр нь нэгсэн таны илүү тийм боломжийг ашигла анхаар те. Just ийм л зүйл байгаа. Энийг бол дор нь арга нь бол үгүй бол энэ зүйлсээс тийм одоо хоцрох хожимдох юм бол болно шүү гэсэн утгыг бол одоо танд бол гарах байх гэдэг хөзөр бол энд нэгдүгээр гарч байгаа юм аа. За нөгөө талаас бас нэг зүйлийг харахад ийм байгаа юм. Одоо 8 сава гэдэг бол юу хурд хөдлөмтэй бай. Энэ их гоё боломж яадаг гэдэг юм чинь та нэг газар нэг гэртээ такс суугаад байхаар нэг тийм гарч ирдэг юм аа. Одоо нөө юу явах вэ штэ. Дээхэн үед бол яг үнэхээр муухай жоогч гэсэн хүнтэй сухадыг ялангуяа эмэгтэй хүнийг хамар байжээ. Жохон гадуур гарлаа. Тэнгүүд нэг хүнийг холгож харлаа. Холгааллаа тэгэл болоо. Нэг талаасаа бол үнэхээр эмгэнэлтэй үжил. Гэхдээ нөгөө талаасаа бол бас гэр бүлийн асуудлыг тэшээдэд төгсчихлээ л да. Гэдэг шиг зүйл одоо байхгүй. Одоо байхын тулд заавал нэг юм хүмүүсээ танils татанч гарч орж иж айтайхан юм болно. Тийм учраас битгий юу яа. Одоо амьдралаа сайн сайхан хүсэж байгаа бол шууд дайрчоор зүтдэг хайраа нарийгаа явзаа юу. За хоёр дахь өдөр ажил төрөл тал дээр 3 сэлэм. Угаасаа нөгөө юу яа. Энэ 7 хоногт бол санхүү тал дээр жижиг урам хуурч юм уу эсвэл ядрахч байт юм уу жоохон нэг тийм эмзэглэх орох үйл явдал угаасаа болж таарна. Ийм зүйлсүүдээр нэг тийм амар хямраад мэдрэмжэндээ асуудал гаргадаг шаардлага байхгүй. Одоо хүний балцад гэдэг юм аюу балаа гард юм аа. Заримдаа аюу дажгүй гардаг. Заримдаа зүгээр л нэг тийм маа гэх нэг тийм мэдрэл муутай барил гарчдаг. Өөрөө чинь байдал бол жоохон тийм байх магадлал бол байгаа тань. Айхтар тийм муу зүйл бол яг гайгүй заа юу. Тэгж айхтар өөрийгөө тийм хүн дээр цогж аваад гэхгүй. Гэхдээ мэдрэмж чинь нөлөөлөх үз. Эсвэл жоохон сэтгэл зүрх чинь жоохон тийм хямраах үз бол жишээж үйл явдлыг бол одоо сахиусудаас бол явуулна. Гайгүй эвтэйхэн гарч болох ч гэсэн төвөгтэй зүйлс болох учраас энэ дээр юу яах вэ? Ажил хоригоо тийм бурхан багш тийм гэгээрсэн тайван байх хэрэгтэй. Тэгэд нэг зүйл ингэдэж шүү. Яагаад би ийм яваад гэдэг нэг сайн бод. Тэгэхгүй бол одоо сахиусан тэрд өөрчлөнд ямар нэг юмыг анхааруулах гад ойлгуулах гад ийм мэдрэл юм хийгээд байгаа маа гэдгийг та өөр аюу сайн бодож байгаарай гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. За харин одоо хувийн ярилцлага тал дээр сахиусан одоо гаргалан нарийнх зүйлөөгөө орцгоё. 9 сава. Энэ юу яана? Энэ үзэл сонгосон хүн та жоохон сони юм байна. Аваа нэг уг нь бол энэ үзэл сонгосон хүн та сонгоо байна уу байна. Одоо эрэгтэйчүүд нь те гоё цээж хаа царай барай байна уу байна. Эмэгтэйчүүд нь гоё гөх бөхстэй яадаг гэдэг юм хөлбөл байна уу байна. Гэсэн хэрнээ нэг алдаага тавтаж явдаг. Хүнийг таних. Эсвэл хүнийг өрөвдөх. Эсвэл хүнийг өөрөөсөө илүү бодохоороо дараа нь тэрэндээ пакталчаад байна. Тэгэхээр яг тийм мэдрэл муутай юмд орчоод байна. Одоо юу гэдгийг нэг гаргасан алдаагаа олон давтах гэдэг шүү. Энэ 7 хоног гэсэн хүнтэй харьцаж байгаад бас одоо гинт тийм тэнэг үйл явдал бодол гарч ирээл тэгэл тэрэн дээрээ мэдрэл хийх магадлалууд байгаа учраас юу ягаарай. Харин бүр одоо өөрөөгөө тийм хянсан, өөр дээрээ юу хийхээ ойлгож бодсон, өөрөөгөө тийм барьсан байж иж аюу тийм дайжгүй үйл явдлууд гарах юмаа гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. За ерөнхийд нь эхнээс нь эхлээд бол юм байна. 7 зоос ер нь нэг тийм хөдөлмөрлсөн 7 хоног байна. Гэхдээ энэ хөдөлмөрийн үр дүн бол сайхан 7 дэс хүч дараалал сайхан гарчин. Санхүү тал дээр яадаг гэдэг мэдээж ядарна бас жишээж тийм урам хос үйл явдал болох ч гэсэн том зураараа бол яг зүг зүгээр явж байгаа. Харин хосын хувийн харилцаа тал дээр бол аюу тийм зүг зумаар явж байгаа боловч өнгөрсөн алдаагаа давтах магадлал байгаа бөгөөд мөн юу яа ядүүлээ яг өөрөө санхүү болон хосын харилцаа айлал тал дээр тийм санаачлаг байхгүй бол одоо таныг бол тийм бурхан гэсэн заяа болчих магадлал бол байна шүү гэдэг үзээр гарч иж байгаа юм. За танд одоо сахиусан тэнгэрж юу зөвлөсөн байна харцгаая. За одоо юу хийж штт. Би бол одоо энэ орчин ертөнцийн дутагдсан юу юм аа хэсэг юм аа. Одоо амьдрал надаар дутнаа. Бас л муухай бардам өнөөх шүү. Гэхдээ энэ бол тань дээр бол үнэн үү? Яагаад гэвэл одоо энэ үзэл сонгосон хүн та өөрийн мэдлгүй аюу олон хүн тусалдаг. Мэдээж хийж байлаа. Аюу олон хүн тусалдаг, аюу олон хүнийг бас гоё байлгадаг, аюу олон хүнд урам өгдөг, аюу тийм дажгүй үйл явдал хийдэг гэсэн өөрөө тэрийгээ бас нэг баг үнэлдэг юм байна. Тэгэхээр аль болох өөртөө ихтгэлтэй, өөрийнхөө төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө явна гэд дайрч байвал танд аюу тийм сайн юм байна шүү гэдэг хөзөр энэ дэр гарч байна. За харин таны энэ 7 өдрийн энерги ямар хоног харцгаая. Аягны хаан. Одоо нөө юу байдаг штэ. Хашир байхаар байгаа угаасаа энерги чинь
нэг юм энэ үзэг сонгосон хүнтэй жоохон зүүн совинтай. Ялангуяа энерги нь бол ирээдүйд одоо ямар хуу зүйл ирж яаж юм гэдгийг аягүй сайн мэддэг. Тийм учраас юу яах вэ хаа? Энэ одоо энергийн төвшинч төр зүүн совин төвшинч төр аягүй тийм хашир бодсон, бодлоготой ер нь яах ихэ мэдсэн байхгүй бол том биш юм а гэж хэлсэж юм дээр бол алдах магадлалууд бол байгаа шүү. Одоо тийм учраас ер нь яах ихэ аягүй сайн бодож хашир ялангуяа найзуудаа хайн гомэргүй байна. Сонин жижиг одоо аягүй тийм юм дээр зарим зүйлс аягүй тийм хашир байж чаддаг хэрнээ зарим зүйлсээ тийм хайнгадаад одоо тэрнээсээ болоод тэний юм дээр алдаа гаргаад дараа нь тийм нэг хийгээд орчихсон юм тийм 3-4 удаагийн тийм ажил болмооргүй шүү заа юу. Яг хийгсэн юм бол үр дүнд гарган заа юу. За ингээд эхний хөтөр маань дууслаа. Хөтөр дэрэгтэн таалагдсан бол лайк дараар шеэр хийрээ сабскрайб дараа. Тэмцэж маш баярлах болно. Мөн одоо гүлгэний утган дээр юу хийхийг хүсний хурцлогтой байна. Юуны төвчөнд зөвшөөрөл төдөлж сайхан манифестигээ залбир төлөвлөрөх болно. Та бүхэндээ хамгийн сайн өсгөрөе. Мөн дашин тусад та бүхэн ингээд тааруулж үзүүлмээр байгаа бол та бүхэн надад Facebook мессеж болсон холбогдоорой. Мөн байнга стресстэй энэ ядарсан хэцүү байвал та бүхэн энерги зөвлөлөг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас нөрөд 10 сарын бичлэгийг авч аюул сайхан тавьшил гой болоод их юм авчихсан юу. Тэгээ хамгийн сүүлд нь хариуд нэг юм хэлээ. Амьдрал танаар дутна. Харин тэр дутах зүйлийг та өөрөө хийх ёстой. За юу. За одоо ингээд хоёр дахь хөтөлбөрөөгөө орцгоё. За хоёр дахь хөтөлбөр маань 5 аяг. За яг нэг өргөж байн бас гоё нэг юу яах вэ? За хөтөлбөрөг орё. За хөтөлбөрийг ажиглавал одоо нэгэн эмэгтэй те 3 аяг, 5 аягийн 3 аяг унтсан. Одоо 2 аяг нь босоо байна. За юу яана? 5 аяг бол ууг нь бол жоохон нэг тийм сайн өдрөл биш. Гэхдээ бас миний өнцгөөс харахад бол нэг тийм муу уулна санагддаг. Яагаад гэвэл хүн юу яадаг? Заримдаа эргэн тойронд байгаа хүмүүс өлөн цөөврүүдөө эсвэл үнэхээр оюун найзууд гэдгийг шалгахын тулд амьдрал хүний ямар байхаас үл хамааран унгааж үздэг юм шиг надад санагддаг юм. За тэр нь нэгсэндээ энэ л бол болно. Гэхдээ тийм энэ тийм амар амьдралыг чинь өөрчлөх хэмжээний эсвэл тийм айхтар муу зүйл бол биш. Гэхдээ тодорхой хэмжээнд жишээж тэнийг үйлчлээд бол болох л байх. Гол нь энэ нь юу яах вэ гэхээр яг таны эргэн тойронд байгаа хүмүүсийн ориг зан чанарыг танигдуулах. Тэгэхгүй бол юу яадах шиг байна. Ерөнхийдөө нь харахаар бол энэ хүчрийг сонгосон хүн та одоо ойрын үед нэг бол та зожиг байна. Эсвэл таны эргэн тойрны хүмүүс чинь таныг нэг тийм одоо тоодгүй эсвэл тоосон ч гэсэн нэг тийм одоо үнэлдэггүй юм уу тэрийг нэг гарч ирдэггүй. За тэгвэл энэ 7 хоногт бол жоохон тэнийг үйлүүл жижигхэн шүү. Тэнийг үйлүүл болоход хүмүүс тэрийг амар өндөр хүлээж аваад өөр чинь үн цэнийг бас өөр чинь ойлгуулад нэгс нь бол сайн гүйл гэсэн үг л те. Тэгээд нэг юм өөр чинь жоохон гомдох үйл явдал болно. Гэхдээ энэ бол нэг тийм муу зүйл биш. Яагаад гэвэл энэ бол сэргэлтийн хөзөр. Сэргэлтийн үйл явдал. Яагаад гэвэл өөрөө өөрийгөө эргэн тойрны хүмүүс чинь өөр чинь яг те юу гэж үнэлж байна, юу гэж харж байна гэдгийг сайн ойлгох гэсэн үг. Ингэхгүй бол энэ хүсэл сонгосон хүн та нэг тийм бурхан багш лугаа эсвэл одоо тийм гэгэрл явж байгаа хүн лугаа яваад байна. Нэгдэх тийм бусдын сайнсан төлөө бодсон, бусдыг болгуулаад бус хүмүүс сайхан байвал би яах вэ гэсэн маягийн юм ярих гээд байгаад байна. Ийм зүйл чинь өөрт нь бол харин бүр зохицшгүй тийм барлаа юм байгаа юм. Яагаад гэвэл та өөрийгөө одоо юугаар хамгаалж чадахгүй. Тэгвэл хүмүүсийг үнэлэхгүй бас өөрөөрөө сүнсийг хамгаалж чадахгүй нэг л тийм ерөнхий яваад байх юм биш үү те энэ 7 хоногт харин тэрийг одоо болж яг аль нь яг сайн хүн аль нь чинь найзын аль нь чинь дайсын тэгээ альнаас нь харьцаа таслахын алинтай нь ер нь юм хийх юм те ажил төрлөө ч гэсэн адилхан яг энэ ажлыг би ер хийх урагшилж хийх яах юм ерөн зөв үү буруу юу зөв болж өгч буруу л юу гэдэг тэр тал руу нэлээд тийм оруулсан үйл явдлууд болох байх. Гэтэ нэг юм ойлгоорой. 5 аяг бол хэцүүч гэсэн юу гэдгийг том сэтгэл зүйн болон амьдралын гүйцэд хаагаагүй шүү гэсэн үг. Магадгүй 7 хоногийн ихээр тэнэг үйл явдал болоод одоо 7 хоногийн сүүлээр аягүй тийм сайн үйл явдал болох ч юм уу. Магадлал байгаа. За юу. За харин одоо их тэр талыг хэдүүлээ яг ямар хүн гарсан одоо санхүү талаар яг харцгаая. Хэлээгүй юу. Энэ хөтөр сонгосон хүн таны амьдрал нэг жоохон юм болдгоо. Надад л хаяа болдгийг. Одоо амьдрал дээр нэг амар пактлаад хөл гараа хэмтээчдэг ч юм уу эсвэл халтдаг ч юм уу эсвэл амар тийм хэцүү зүйл болоод тэр дараах нь бүр амар хүн орж ирдэг. Тэгэхээр бодсон шугаа нэг бурхан ч юм уу те хин ч үдгийг нэг харснаа шалгаж үзснэ. За хөгш уушлаарай маа энэ мөнгө. Гэдэм гэж би заримдаа ойлгосон. Гэдэм шиг байна гэдэг. Яг тийм бас үйл явдал одоо болж магадгүй байгаад байна.
юу гэсэн үг вэ гэхээр таны амьдралыг бол энэ одоо ажил төрөл санхүүжилт бол 6 сава. Энэ бол ялалтын хөзөр, амжилтын хөзөр одоо 7 хоногийн сүүлч гэдэг юм нэгсэндээ юугарч гэдэг юм уу те. Дундуур ч гэдэг юм уу нэлээ тийм гоё баяжлаа, яалаа гэлээ эсвэл санхүүдлэр ямар нэг тийм гоё амжилтанд хүрлээ, эсвэл шагнууллаа гэдэг мэдээ бол ав байхаа. Одоо энэ харал та энэ эмэгтэй юу хийсэн байгааз одоо болцсон тариан төрөө барьчихсан байгааз. Тэгэхээр ямар ч байсан мэдрэмж тал руу жоохон фактлах байх энэ 7 хоног. Гэхдээ одоо санхүүдлэл дээрээ бол аюу тийм гоё үр дүнтэй, сайн сайхан юм болсон. Одоо тийм 7 хоног бол байх болов гэж байгаа юм. Гэхдээ энэ ингэж юм. Цаад утга нь гэвэл энэ үсэг сонгосон хүн та ерөнхийдөө санхүү мөнгөний язтай. Яаж хийж байгаа л мөнгөтэй болдог, яаж хэцүү байсан, яаж эсвэл фактлсан гэсэн яаж байгаа л нэг тийм мөнгө олох яахыг аргаал олч төрлөх мөхгүй таавал энэ дээр гол нь хинтээ найзлах ямар хүмүүс өрөөж нэгээ те хүрээлээд байна. Тэртлийн зүйлсээ ерөн сайн бодож анхаарч гэсэн 7 хоног бол болох байх. Мөнгө цаас ажил төрөл яадаг дээр нэг тийм санаа зовх юмгүй угаасаа ч сайхан болоо бүчин эсвэл удсан цалин орж идэг ч юм уу. Гэхдээ нэг зүйл гэвэл ийм байгаа юм. Манайхан дунд их гой хүмүүс өдөг штэ. Ястай нэг цалин мэл одоо мөнгө зүрхгүй ч юм уу хэцүү болчихсон уустай ингээл дарж алчих гайл. За тэгээд нэг жоохон мөнгөний бар харин жоохон амжилт хүрч ирэнгүүт уул долоочих гэдэг хүмүүс байдаг. Эсвэл хөө эсвэл миний газар дээрх ганц найз гэж ордог. Тийм хүмүүсээ ерөн сайн бодож харьцчээвэл маш сайн юм шүү гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. За 3 дахь нь хосын харьцаа ерхүүний харьцаа яах юм? Тэр хэлээгүй юу? Дээд гигантаа. За ингэж чинь дээд гигантан бол одоо шүддэн гэдэг үзэр маань өөрөө зүүн согн яадаг гэдэг юм аюул сайн ашиглаад тэгээд тэр дээд гигантан болдог хгүй юу? За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ 7 хоногт таны хүнийг таних, хүнтэй харилцах одоо ямарваа нэгэн хосч гэдэг юм уу гэр бүл гэдэг юм уу те тэрнтэй харилцах тийм одоо юунд үйл явдлуудад зүүн сөвч нь аюу өндрөөр өсөх юм байна. Хүнийг баг юу гэж бодож ин те юу яаж гэдэг нь аюу сайн тань хүний үйлчлэг гэсэн аюу сайн дүгндэг болно. Өмнө нь бол аюу тийм буянтай өндөр ээжл байгаа хүн одоо ингэ яадаг байсан. Хүн туслаад яах явах гэсэн. Одоо бол илүү тийм хол явах зам руугаа орж байгаа учраас та харин бүр юу хийж шиг байна. Таны амьдралд хүмүүс чинь жоохон шигшээ төгж явах шиг байна. Яг хинтээ байхын хинэн чамд одоо өөр чинь ямар хуу реакшн зүйлэн те хинэн яг өөр чинь одоо амжилтанд хүрч явах баярлах юм уу. За тэгээд ялангуяа хосын харилцаан дээр одоо байгаа хүн чинь эсвэл ер нь ирээд байх хүн чинь ямар хуу байвал зохих юм гэдгийг нэлээд тийм ухааруулж харуулсан өгүүлбэрүүд болох байх. Мэдээж зүүн согн гэдэг чинь дотгошоогоо төлөх учраас энэ 7 хоног бол нэг тийм айхтар хосын харилцаан дээр бас аз жаргалтай үйл явдал болно гэж нөө жоох эргэлзэж байна. Гэхдээ яагаад вэ гэвэл хүн яг хүнийхээ одоо хүн хүнийг яг өөрийнхөө өснө хардаг. Сайн зүйл болсон ч муу зүйл болсон ч бай. Одоо яаж ч ингэ нэг тийм бүтэхгүй архичин ээжтэй бол хүүхэд гардаг байхгүй яг тэр шиг. Гэтэл энэ 7 хоногт бол зүүн согн ажил эхлэх учраас яг хувь хүний байгаа ориг төвдөрөх нь гарч ирнэ. Тийм болохоор айдтай бурхан минь бас жоох юм бол болох байх. Гэхдээ адил хөргөө сэтгэл зүг тайвшруулж ойлгуулж явах нь өөр чинь хамгийн зөв юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Бас нэг зүйл гэвэл ийм байт юм аа. Юу яа? Ер нь энэ 7 хоног энергийн одоо юу яа? Одоо бясалгал хий өөрийгөө амраа энерги сан цэвэрл. Тэгэхгүй хүмүүсээс сонссон хүн та энергийн бохирдлоо аюу тийм ядарсан эсвэл аюу тийм гүрийдэг төрлөө байгаад энэ заяа. Тэгээ энерги цэвэрлэх чад арга олохгүй та бүхэн Oracle энерги зүйл талсыг ашиглаж болно. Яаж яах вэ? Өсвөл надруу холбож байгаа холбоотой заяа. За одоо харин гаргалгааны навьжсан хөзрүүд рүүгээ орцгоё. За эхнийх нь юу гэсэн үг вэ гэхээр Сэлэмний хөлөг баатар. Яалтчгүй энэ үзэг сонгосон хүн та жоохон гөрийж явдаг төрлийн хүн байгаад байна. Ялангуяа хүмүүс тал дээр. За тэгвэл Сэлэмний хөлөг баатар бол парат өдрийн 4 сэл одоо хөлөг баатар тундаа хамгийн тийм шийдэмгийн. Нэг шийдсэн л бол өөр хараа нэр байхгүй. Тэгвэл тэний яг ийм байдлууд чинь бурхан багш албар оруулах гээд байгаа юм байна. Тэгэхгүй бол одоо та хүмүүсийг амар их тийм тосол дэмжих гэдэг юм уу. Тэгэхээр өөр чинь орж иж байгаа буйныг хүнд өгөөд бүр тийм пактал тэгэх үйл явдал болоод байна. Харин бүр тэр цэс та өөрийгөө хайрладаг, өөр дээрээ сайхан анхаардаг. Тийм байж амьдрал тал дээр илүү тийм сайн сайхан үйлдэлтэй, сайн сайхан нэг ойлгосон, сайн сайхан бүх юмыг мэдэрсэн
одоо мэдэрч явах юм байна гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм. Битгий юу яа өөрөө өөрийгөө яадаг бол ийдэг биш одоо ийм байж болох битгий юм бод зүгээр мэдрэмжээ дагаад яваад бай. Угаасаа та мэдрэмжээ дагаад явна гэдэг чинь явахаар угаасаа та яг зарим хүмүүстэй нуудалцсан. Зарим хүмүүстэй яг сайн дотомч зузаарна. Зарим хийхгүй гэж бодож зүйлээ хийн. Гэхдээ энэ эцсийн үр дүндээ зөв юм шүү. Яагаад гэвэл нэг тохиолдолд таныг бол юу бай? Шийдвэрийн тал руу гаргаж байна. Тийм учраас нэг тийм одоо буруутгах юм бол байхгүй. Хоёрдугаар та одоо шимэгч хүн юу гэдэг вэ? Гизний шимэгч хорхоо бороод тэгэл одоо гаргах хэрэг хүсдэг үстэй. Гэтэл амьдрал чинь тийм шимэгч хорхоороо эсвэл шимэгч энергиуд байгаа учраас тэрнээс өөр болохын төлөө гинтийн үйлдэл хийх байх хэрэг үзрэл гарч ирж байгаа. За харин хоёр дахь өдөр. Найман сэлэм. Юу яана? Санхүү талтай та айгу сони юм байна. Уг нь бол ингээ ялж яана гэдэг үзэр гарч байгаа ч гэсэн та өөрөө одоо юу гэх юм. Нэг гэхгүй бурхан хүнд сонин маягаар боломж явуулдаг, сонин маягаар тосломж явуулдаг. Хүнээр байж болно, гинтийн тэнийг үүдэл байж болно. Эсвэл одоо юу гэдгийг заримдаа аюу сонин байт юм аа. Нэг хүн мөнгө алдлаа. Гэтэл тэр хүний мөнгөний хүн оллоо. Нэгсэндээ бурхан тийм маягаар заримдаа үйлчлсэн байдаг. Яг тэрэн шиг юм байхад та одоо гэдэг юм хүний төлөө ч юм уу сүлүү яалаа гэд бурхны өгсөн мөнгө чинь бурхны өгсөн боломжийг таараа авахгүй гэдэг тийм ариун дүр төрхтэй царилмааргүй байна. Харин бүр шийдэмгий байгаад яг ингээд өөртөө хэрэгтэй үр дүн эсвэл өөртөө хэрэгтэй боломжийг бүр тийм улаан цайгүй увайгүйгээр дайрч авч одоо өөрийнхөө тэмцмээр байна. Тэгэхгүй бол одоо бурхнаас өгсөн боломжуудыг та өөрөө яах вэ гэж яваад байна. Нэг юм байдгийг зарим хүмүүс эхлээ өөрөө томорчоод дараа нь олон хүнд маш сайхан туслах боломж нь үүсдэг. Гэтэл та болохоор энэ үедээ сонсон хүн та болохоор угийн нэг тийм лаг баян биш хэрнээ одоо хүмүүст туслахыг яаж босч байх байдгаа барьчих гэдэг юм бол байгаад байна. Үгүй хүмүүсийг туслах хэмжээнд тусал гэхдээ өөрийгөө илүү сайн хайрл. Та энэ үедээ сонсон хүн та өөрөө басаж илүү өөртөө хайртай байж иж аюу тийм бас хүмүүсийн туслах гоё амьдрна. Тэрийгээс ойлго. Битгий нэг тийм бусдын төлөө заа гэж хэлээ биш. Өөрийнхөө төлөө харин бүр тийм заа yes мэсрүүгээр сайн орж иж энэ амьдрал чинь аюу сайн явна гэдгийг ойлгоорой гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм ш. За юу. За гурав дахь нь 6 сава. За нөгөө түрүүн гарсан 6 сава нөгөө ялт өдөр чинь дахиад энэ гаргалсан дээр гарч ирсэн. Ялт ч нөгөө таны амьдрал дээр одоо энерги шиг бохирдолтой байгаа юм байна л да. Ялангуяа хүнтэй холбогдолтой хүмүүс таны амьдралд буруу хүмүүс орж ирдэг учраас таны тийм тэний байдал оруулаад байгаа юм байна. Яагаад вэ гэхээр ингэдэг. Нэгдүгээрт хүний энерги нэг тийм юу өнгөтэй байдгийг одоо гэдгүүлээ аяг шиг хэлбэртэй байдаг. Тийш нь юу орно тэр нь одоо нэгсэндээ юм болдог. Тэгэхээр таны амьдралд дандаа тийм хэцүү хүмүүс хэцүү энергинд оруулаад эсвэл бүр орж хөнгө байгаа учраас нэг гацсан байгаад байна. За тэгээд тэр тийм хэцүү энергитэй ус одоо тийм одоо юу л да аягт цуу ч юм уу тийм заваарсан байх гэж үтэй. Яаж ингээд 1000 ус их ингээд дүүргсэн гэсэн цууны жоохон шиг байж л шүү дээ. Тэгэхээр эхлээд цууг нь асгаж тэр заваарсан аягийг цэвэрлж ийж юу яа дараа нь усыг тайтайхан болно. Яг тийм учраас энэ 7 хоног бол төвөгтэй. Яг нэг үгээр төвөгтэй. Гэхдээ том зургаар хад бол амьдралын өөрчлөлт ихэлсэн тийм 7 хоног бол байх учраас ямар нэг тийм зүйлсүүдээр бол шийдвэрийг сайхан хангаж байгаарай. Битгий өөрөө буруутгаарай. Эцэст бүх юм тэнгэрийн буюу одоо тийм юуны хуулиар одоо орчин ертөнцийн хуулиар яг явсан замаар явж байгаа шүтгийг сайн ойлгоорой гэдэг хөзөр энэ дэр гарч иж байгаа юм аа. За ерөнхийдөө нь эхлээ харахад бол энэ 7 хоног бол жоохон төвөгтэй 7 хоног бол байна. Хямрах хоног 7 хоног байх ч гэсэн амьдрал таны энерги чинь жоохон шийдэмгий төлөв оруулж байгаа юм байна. Санхүүдэл дээр бол па базраас та баяжаад дууссан. Энэ үеийг сонсон хүн та ер нь их баяж юм байна. Найзлаа. Баяж хэлээрэй. За марсан гэх. Гэхдээ та өөрөө юу яагаад байна? Ямар нэг тийм мөнгө төгтөй болох эсвэл яах их тал дээр та руу жоохон дургуй тийм ээ. Харин бүр жоохон хуваагүй тэмцэлтний буруутгах байхгүй. Харин хосын харилцаа юу тал дээр бол та зүүн сувгаа дагаж шийдэмгий харьцахгүй бол угаасаа та юу хийх гэдэг вэ? Одоо харьцаж байж та өөрөө чинь амьдралд тийм зөв хүмүүс орж ирж гоё юм орох гээд байгаа юм байна шүү. За юу. За сахиусны тэгвэр сайн танд юу зөвлөсөн байна? Харцгаая. Би одоо бусдад таалагдах гэж амьдраагүй маа. За жишээ би зүгээр одоо би хүний юм ярьлаа шүүрх юм ярьж штэ. Би яг үүндээ удаан ярьж чаддгүй гэвэл чаддаг. Гэхдээ удаан ярьлаа гэхээр би өөрийгөө алдах юм эсвэл нэг л тийм надад явцсан санагддаг. Хаяад би хүмүүс бол удаан ярьж өөрийгөө ойлгодог. Гэхдээ би байнга удаан ярил яг эрхэм учир биш. Мэдээж эрхэм учир гэдэг хүн бол нэг гэдэг хүн бол те бас 100% төгсвч гэсэн энэ хурдан ярина гэдэг чинь энэ хүн миний одоо бас тийм юу одоо ялгаар хүнцэх гэх юм уу?
Би нэгээрээ байх дуртай. Яг тэрэн шиг танд бас яг өөрийнхөө байх, яг өөрөө яг юу хэмээр те, юунд дуртай байна, юунд ямар байна. Тэрнээ их тийм санаа зовхгүйгээр яг өөрийнхөө баймаар байна. Юм бол өөрөөсөө алтай хаа, юм бол өөрөөсөө болон бусдаас өө хайгаа яваад болохгүй байна. Энэ чинь амьдралд таныг алда та хайрлахгүй өөрийнхөө хайрлах юм. Угаасаа таныг үзээд тэний хэсгөө бол юм хорломоодох хүмүүс өндөө байсараад л тааж өөрийгөө хайрч өөрийгөө бүрэн тийм хүлээн зөвшөөрч сурмаар байна. За юу. За харин таны энерги талаар ямар байх нь харцгаая. Аягны хүлэг баатар. Яалт ч үгүй тийм зүрх сэтгэл жоохон оволцсон байх байхаа. Ер нь л нэг юм дургуй хүнтэйгээ муудалцчихээ гэдэг. Эсвэл жоохон тийм нэр энийг хэлчих шатлаа, мартчихлаа. Нулимс ойрхон байж магадгүй шүү энэ 7 хоногт. Зүгээр угаасаа дотор ч байгаа бугалцыг гаргаж ирнэ. Мэдээ жоохон төвөгтэй. Гэтэл одоо ингэ яг тэр шиг сайхан гаргаж ирж ийж таны амьдрал илүү сайхан болж одоо юу яа зүг зургаа орно. Тхийн төлөө таныг юу тийм жоохон за тогшин гэх нь хайшаа юм. Гэхдээ жоохон юу бол оруулж байгаа одоо амьдрал таныг явах хэвээр замаар чинь давхар төвөгтэй биш дажгүй юмор чинь явуулна. Тэрийг л маш сайн одоо ойлгоорой. Тэрний төлөө жоохон тэний үйл явдал болох ч гэсэн том зургаар аюу тийм дажгүй юм аа. Тэрний төлөө аюу тийм сайн тэмцээрэй гэдэг хөтөр энэ гарч байгаа юм шиг заяа. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Хөтөр дэлгэцэн таалагдсан бол лайкаараа шеэрээ сабскрайбаараа даны шил явуул маш баярлах болно. Мөн одоо гүйлгэний утган дээр юу хийхийг хүсэж явах зорилготой байна. Юу нэр тэмцдэг гэж битгээ биш яриа тэр чинь сайхан манифест хийгээ залбирлуулдаг ерөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санагсгээрэй. Мөн дашин дуртай та бүхэн ингээд таарах өдөр үзүүлмэл байгаа бол Facebook мен Instagram-аар нээл таарах юм уу нээл очрыг хайхад бол гардаг юм байгаа шүү. За мөн байнгын стрессээ төвхтэй ингээд тавьж чадахгүй хэцүү байнгын ядарсан байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут давснаас нөрөд 10 минут бэлсгээ гардаг. Аюул сайхан тавьшаа гардаг юм шүү. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлье. Бусдын хайрыг хүндэл. Хүндэлсэн бол шал өндөө гэдэг шиг өөрийгөө хайрал, өөрийгөө хүндэл. Хүндэлсэн бол шал өндөө. За юу. За одоо ингээд та бүхэндээ сайн санах хүсгээрээ одоо ингээд 3 дахь өдөр рүүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань 3 сава. За хөдрийг ажиглавал одоо 3 эмэгтэй ингээд юм оёо байж байна. За юу яасан? 3 сава бол нэг талаасаа бол ерөнхий амьдралч бол энэ 7 хоногт одоо тэ зөв замаараа явнаа. Аюу тийм гоё өсөлт юм хүм сайхан бүтсэн нэг тийм тэнэгтгэн гайгүй буюу одоо айхтар тийм тэнэг үйл явдал болох хайцсангүй гайгүй 7 хоног бол байх юм байна гэж үлдээд гарч байгаа. Энэ бол сайн. Яагаад гэвэл одоо л энэ үгийг сонгосон хүн та бас зөв замаараа явах, амьдрал бас ухаарах юм дээрээ сайхан ухаарах. За тэгээ ер нь бас жоохон амбицтай те. Алийн болгон хүний төлөө явах. Одоо жоохон өөрийнхөө төлөө явъя. Амбицтай бай. Яг өөрийнхөө хүссэн юмаа хий. За тэгээд одоо холыг харж амьдрий. Тэр тал руугаа нэлийн тийм төвлөрсөн 7 хоног байх байх. Энэ гэхдээ юу яахгүй. Дан гац ажил төлөөч хосын харилцаач гэдэг юм уу те. Хүмүүсийн харилцаа авдаг гэсэн. Өмнө нь дандаа тийм хүнийг сонсдог, хүний өөр байсан бол одоо ер нь жоохон өөрийнхөө бай. Би ингэмээр байна гэдэгрээ илүү тийм орсон тийм үйлдэлүүдийг бас нэлээд сайн хийсэн 7 хоног бол одоо байх болов гэдэг хөдөлгөөнд гарч байгаа юм. Хамгийн чухал нь гэвэл 3 сава гэдэг хөдөлгөөний юу гэдэг юм. Одоо гой утга нь өөртөө итгэл. Энд чинь гэхгүй 2 сава дээр бол аль нэгэн сонгоё. Тэгвэл зөв сонгосон учраас 3 сав руу ороод зөв сонголтыг зөвөрт итгэлтэй байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хөдөлгөөнд сонгосон хүн та энэ 7 хоногт үнэхээр өөртөө итгэлтэй аюу тийм дайжгүй байх юм байна. За юу. Яагаад вэ гэвэл одоо сонголтууд өнгөрсөн 7 хоногт сонголтууд юм хүмүүс аюу тийм зөв хийгдсэн байна. Тийм учраас одоо юу гэдгийг яадаг хийдэг юм хүм хэцүү зүйлс гэхдээ айх юмгээр зөрөгтэй сайхан давшаа, зөрөгтэй сайхан үйлдэлүүдийг хийгээд явхад бол ямар ч асуудалгүй юм аа тий битгий юмнаас зүгээр ахтаа итгээ гэдэг шиг л сайхан явах хэрэгтэй гэж байгаа юм. Бас нэг зүйл гэвэл ер нь хүнтэй харилцах талаар гэсэн зөрөгтэй байхгүй бол та илүү тийм ажил төлөвлөлт хүнтэй харилцах ялангуяа хос байт юм уу те. За хосоонууд нь бол хостойгоо ойлголцох, өөрөө хэлийгсэн хэлэх. Хосгүйчүүд нь нэг тийм хүн найрах юм яахын тал дээр бас одоо идэвхтэй байх хэрэгтэй юм а гэдэг хөзрөөл энд гарч байгаа юм а. За одоо харин санхүү тал дээр ямар хуу байх нь одоо хэвлээ харцгаая. За 6 зоос 6 динарий. Одоо чи юу штэ санхүү тал дээр бол юу яах байхаа? Одоо
хүмүүст тусалсан, хүмүүст өгсөн нөгөө талаас бурхан багш өөр ч юм сайхан сайхан ариун буйнээ ихшгээ хайрлсан одоо тийм сайхан 7 хоног бол байх юм байна гэж гарч байгаа юм. Нэгдүгээр 600-аас бол буйны хөзөр. Энэ хөзөр сонгосон хүнтэй нэлээд бас сайхан одоо буйнтай сайхан явсны ачаар танд бас хүмүүс сайхан туслая барьж эсвэл зөв чиглэлээр оруулж ч юм уу. Эсвэл аз сайхан юу гэдэг ч юм уу те. Ямар ч байсан санхүүдэл дээр бол энэ талаар бол аюул дайжгүй хүмүүсээс тусламж авсан юу байсан байх гоё байх юм байна. Нэг зүйлийг анхаараарай. Хүнээс тусламжгүй, хүнээс юм анхаарахгүй хайх хэвтэлээр ерөөсөө ичих нүртэй байж болохгүй. Аль болох энэ 7 хоногт үр дүндээр төвлөрч, үр дүн гарч яваад бусдыг падлаагүй юмаа гэд явахгүй бол энэ хүчтэй сонгосон хүн та жоохон нэг юм жоохон нэрээ боддог юм эсвэл хүнээс гуйх дуруу гэж үздэг юм уу те. Тэрнээс болоод бас яг гой хүссэн юмаа хийж чадахгүй, их тийм дайжгүй байж чаддаггүй юм байна гэдэг хүзэр энэ дэр гарч байгаа юм. Тийм учраас юу яа? Хэрвээ чи хүн тусалж байгаа бол зөвхөн хүнээс тусламж аав. Харин чи хүнд хүнээс одоо тийм тусламж авч байгаа бол те нэгсэн чи миний хэлж байгаа бол одоо ойлгосон байх. Битгий өөрөө тийм нэрлэх, сонин ааш, битгий гарга бүх юм зөв зүгээр байгаа гэдгийг аюул сайн ойлгож одоо бас хүнээс тусламж гуйх болон хүнээс ингэ сайн ярилцахад одоо те буруу юм байхгүй юмаа гэдгийг өөртөө маш сайн ойлгуулах хэрэгтэй байна заа. За, тэгэнгүүт нэг гоё юм байгаамаа. Тийм байхад бол санхүү аюул дайжгүй заа. 3 дахь өдөр хосын ярилцаа. Энэ нэг жоох юм басаа. 5 сэлэм. Одоо ууг нь энэ бол жоохон орхиж явуулсан жоохон тийм бас сайнгүй тийм бажгүй утгатай хөзөр бол биш. Гэхдээ энэ юм харахад бол юу гэдгийг одоо амар тийм шийдэмгийж жаа үйлдэлүүдийг хиймээр байна. Бас тэ одоо өөрийн гэсэн амбицтай яг юу хүсэж байгааг тэрнийхээ төлөө явмаар байна. Хүмүүстэй харилцах тал дээр. Тэгэхгүй бол энэ үсээс сонсон хүнтэй ямарваа нэг юм хийх болох те яг ихтэй аюу тийм зөөлтөд байгаа юм шүү. Энэ чинь хүмүүс таныг бол бас дагсчих гээд л яваад идэм биш үү? Битгий тэгэлдээ. Харин бүр тэрсэн хүмүүсийн одоо өөрөөхөө итгэл өмчлөл өөрөөхөө тийм амьдралын сайн сүнслэгөө сайхан тэмцэж явуулдаа гэдэг хөзөрлөнд гарч иж байна. Угаасаа та юу хийх байх шүү? Энэ 7 хоногт за тийм дайснаа дарчлаа гэдэг шиг л үйл явдлууд нэлээд болох байх. Яагаад вэ гэвэл юу юм уус таны амьдрал дээр тийм юу болох ёстой, учир зүг нь олох ёстой. Бас зарим зүйлээр өөрийгөө хамгаалах ёстой зүйлсүүд уусаа болж л таарах юм байна. Ийм учраас эдэнтэйгээ нийвсэн нүрийн тулаад учир зүг нь олоо те. Бас зарим хүмүүс тайртайгаа хэлдэг, зарим хүмүүс баярсан алгаснаа хэлдэг, зарим хүмүүс бол дургууг хэлэх зориг зүрхүүд энэ л сайн гаргаарай. Тэгэхгүй бол та алдаа яг үндэ алдаад хугацаа алдаад яваад байна. Тэгээд нэгэнт одоо стресстэй нь ойлгомжтой бас янз бүрийн юм давж туулах нь ойлгомжтой юм чинь нийгэмсэн зоригтойхон шиг те эсвэл зохиол зогсон шиг гэдэг шиг тийм ингээ сайхан даваад туулчмаар байна шүү гэдэг хөзөр одоо энэ хосын харилцаа хоёр амьдрал тал дээр бол ингээд гарч байгаа юм аа. Бас нэг зүйл гэвэл ийм байна. Ямарваа нэг зүйлс дээр хүмүүст хэлэхэд хүнд үг хэлэхдээ битгий харамс. Энэ бол таны зүрхслээс гарсан үг. Та тэр хүний гомдоо гэж бодоагүй. Гэхдээ зүгээр л өөрийгөө илэрхийлмээр байгаа. Ийм учраас би нэг хүн гомдоочихгүй, яачгүй гэдэг юм гэж битгий их бодоод яваарай заяа. Харин бүр зоригтой эхлэе гэсэн юм хэлээд маш сайн бүр дээршвэдэг хөзөр энд гарч байна. За одоо харин гаргалгааны нэрвчсэн хөзөрд мань юу хэлсэн байна? Харцгаая. За яалтчгүй юу яасан? Зоосны хаан гарсан. Том зургаараа бол таны санхүү эдийн засаг яадаг гэдэг юм бол нэлээ зөв зэмээр явж явах шиг байна. Энэ дээр юу явах вэ? Зоосны хаан бол юу гэдэг? Амар тайван хэрний бүх юмыг төлөвлөсөн байдаг нэг тийм зөвүүн нэг юм мафиан босс байдаг штеп. Яг тийм төрлийн хүн баггүй юу? Тийм учраас юу яах вэ? Бүх юм аягүй сайн та төлөвлөл мэдээж энэ төлөвлөгөөч нь хүмүүс өөрчлөе барья гэж бол орж ирэх магадлалууд бол байгаа. Тэр хүмүүст бол маа гэж сайхан салавч үзүүлээ л явж. Нэг хайхтар юмд одоо битгий жоохон соёлтой байна гэж битгий бож өөрийнхөө л байна. Одоо угаасаа бид нар те одоо байн хүний төлөө явсаар байгаа ядарч штэ. Тэрний оронд зүгээр өөрөөрөө сайхан байж амжи өөрөөрөө гоё бай гэдэг рүү та илүү сайн орвол аюу тийм сайн юм шүү гэдэг хөлзөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. За харин хоёр тон 7 зоос. Ялчгүй буйны өвлийн өвчин бол орж ирэх юм байна. Энэ 7 хоногийн магадгүй одоо
дундуур юм уу сүүлээр танд нэлээд тийм сайн сайхан бас гоё үйл явдлууд бол болох байхаа гэдэг хөтсөр энэ дэр ингээ гарч байгаа юм а заа юу. Нэгдүгээр битгий юу яа? Одоо хүмүүсийг муул харин зүгээр шийдэх ёстой асуудлуудаа л маш сайн шийд. Тэгээд дээр нь урт хугацаанд том зургаараа юм хийгсэн одоо юм чинь ихнээсээ сайхан үр дүнгээ өгөөд сайхан гүнзгий амсах автагаа болоод айгүй сайн сайхнууд бол энэ дээр одоо болох юм байна гэдэг хөтсөр энэ дээр ингээд гарч байгаа учраас битгий юу яа? Ягдвүлээ битгий өөр дээр хямар заа юу. Харин бүр ингээд бүр дажгүй үйл явдлууд бол болох юм байна. За харин 3 дахь үзрийн гаргалгаа явуур. Сэлэмний хаан яалч таныг амьдралтай жоохон нүүр тулуулах жоохон тийм зоригтой байлгах юмнууд руу таны үсээ оруулах гээд байгаа юм байна. Тийм учраас битгий юу яа? Битгий өөрөөрөө яадаг гэдгийг гэж битгий бод харин бүр тэр тусмаа дажгүй юм болгоё, дажгүй юм хийтэй айтайхан байе гэдэг рүү аюу сайн орж байх хэрэгтэй байна заа юу. Тэгж байж таны амьдрал аюу сайн сайхан юм бол орно. Үгүй бол би эндээс нь 1000 одоо манифестыг яагаад гэвэл үр дүнгүй юм а. Яагаад гэвэл эцсийн үр дүнээ чинь таны амьдрал та өөрөө шийдэж та өөрөө үйлдэлээ гаргах хэрэгтэй. Тэгхийн тулд нэг юм хэцүү зүйл байдгийг ойлгож байна. Хүн угаасаа өөрөөхөө амьдрал юутай нүүр тулах хэцүү байдаг. Юу вэ? Одоо хэцүү зүйлсүүдтэйгээ нүүр тулах хэцүү. Гэхдээ нүүр тулж чадсан хүн амьдралын хамгийн сайн сайхан юмыг мэдрэх, эзэмдэхтэй тийм сайн зүйл рүү ордог учраас шийдэмгий байсан дээр нөгөө талаас бас хит амар тийм хөмсгөө зангидах хэрэггүй юм л бол амьдралын сайн сайхан мэдрээл гоё байж байгаа л яг нь чивэл тэнийх болгож ихтэй яг даж юм даа гэж явж байгаа бол өөр чинь маш сайн юм шиг гэдэг хөтөлбөнд гарч иж байгаа юм аа. За ерөнхийдөө нь бол харъя. Энэ 7 хоногод ерөөдөө бүх юм аюул сайхан буцан зөвлөө цагаан 7 хоног байх бөгөөд санхүүдлэр хүмүүс нэг жоохон тэнхтүүлэх юм эсвэл нөлөөлөж үзсэн гэсэн та аюул дажгүй байх юм байна. Ялангуяа одоо энэ дэр ингээ хартаа та хүмүүстэй маш сайн хамтарч ажиллаж иж одоо үр дүн сайхан гарна. Хосын харилцаа хоймол тал дээр жоохон нүүр тулах бас хүнтэй муудалц өөрийг хамгаалах үйл явдал байгаа ч гэсэн таны энерги аюул сайн хүчтэй байх учраас нэг хайхтар тийм тэнэгдэх практик нь бол арай гайгүй юм шиг байна. За харин бурхан багшд одоо санхүүсний хэрэгтэнд юу зөвлөж байна харцгаая. Би одоо хамгийн хэцүү зүйлээр нүүр тулсан ч гэсэн би юу яадаг? Өөрөөгөө тийм олон гой хүчтэй байлгадаг. Битгий юу ямар байна? Битгий өөрөөрийгөө өрөвт. Битгий өөр дээрээ тийм юу бай. Та харин бүр ийм хүн хэцүү юм сайхан давж туулж байгаа хүн. Нэг юм та өөрөөрийгөө өрөвдөөр хэцүү байна яана энийг эхлэхээр л нэг юм пакталчдаг юм. Харин бүр ингээд өөртөө багтхан тийм баатарлыг шинж өгөө те. Би ийм хүн юм би давж туулсан хүн. Би бараг л одоо Монгол улсын баатарч юм эсвэл тийм гавьт авахд бол бараг л асуудалгүй хүн гэдэг өөрөөрийгөө харж шийдэж явбал аюул сайн байна. Тэгэхгүй энэ үзэр сонгосон хүнтэй аюул тийм өөрийгөө өрөвддөг хэцүү байдаг яадаг гэдэг чих бодсоосоо болоод өөрийнхөө энерги сүлд хиймүрлэнэг унаагаад байна заяа. Болохгүй бүх юм сайн талаараа байгаа, бүх юм бас практиклахгүй байгаа, бүх юм зүйлээрээ орж байгаа гэдэгт аюул сайн итгэж яваарай. За, энэ 7 хоногийн одоо энерги одоо танд юм байх нь харцгаая. 11. Аач. Өдвард. Одоо юу яана? Та угаасаа энэ 7 хоног дээр ер нь жоохон тийм шийдэмгий одоо жирийн нэг тийм майлинки те одоо тийм добрый гэж нэг хүмүүс ярьдаг штэ. Гоё тийм буянтай царайтай байсан. Буянтай хүмүүс л тийм бүх тийм ижлэгэл ярьдаг. Хүн байсан бол одоо үгүй болох хаа. Та нилээ энэ 7 хоног энергиэр штэ юугаарч жоохон тийм муухай штэ. Өөрийгөө хамгаалсан гисээр тийм сонирмдэр марцсан те. Жоохон тийм байх шүү. Гэтэ энэ бол өөрийгөө бууддаг хэрэг. Угаасаа энэ бол таны туулах ёстой зөв зам. Ингэж байж та яг өөрөөрөө туулах ёстой. Одоо бас тийм зүйлсээр орж иж байгаа учраас битгий өөрийгөө тийм ямар нэг юм хийж явах битгий буруудгаа заяа. За ингээд одоо 3 дахь хөзөр манд дууслаа. Хөзөр дэлгэцэн таалцмууд лайк дараа шеэрээ сабскрайб дараарай. Мөн даний шил маш баярлалаа. Мөн одоо тэг бүлгийн хугацаанд юу хийхийг хүсэж байгаа хол болтой байна. Юуны төлөө тэмцэн гэж явуулаад тэрчлээс айхан манифест хийгээ залбирлуулаад өрүүлдэх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сайн хүсээрэй. Мөн башин дуртай та бүхэн байнга стрессээр хэцүү байгаа бол та бүхэн таар зүтэр шахах үзүүлж болно. Facebook-ийн Instagram-аас холбогдорой. Мөн энерги зөвлөг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын тусаас нөрөд 10 сарын бичлэг аваад аюул цаа таашаа гардаг юм хааштай. Хамгийн сүүлний юм хэлий. Хүн өөрөөрөө хайрлахаар юудгүй шүү. Ялангуяа таньж төрлийн хүн өөрөөрөө хайрлсан бууддаг шүү заяа. Тэрийг сайн ойлгоорой. За одоо ингээд та бүхэндээ сайн санах хүсээрэй. Дараагийн үзүүлэлт дээр уулзцаая.